Орой мэнд хүргүү үзэгчдээ Пүрэв гарагийн MBC-с мэдээллийн хөтөлбөрийг танилцуулах гэж байна. Одоо мэдээллийн хураангуйг бүргэе. Увс аймгийн 3 сая дахь хэрэг нь тодорлоо. Сэтгүүлч анх баяр хэвлэлийн танд нь мэдээлэл хийлээ. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хандивсан хүнжил гулцыг хэрэглэж байгаа билээ. Ирэх амралтын өдрүүдэд Next Electronics 15-аас 20% онцгой хямралтай худалдаа явуулна. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгийг одоо хүргэе. Увс аймаг 3 сая дахь иргэнэ тодрууллаа. Монгол улсын 3 сая дахь иргэн 1-р сарын 24-ний өглөө 8 цаг 27 минутанд мэндэлсэн бол манай аймагт 8 цаг 23 минутанд Улаангом сумын иргэн Батхуйгийн туул 3.5 кг жинтэй хамгийн ойрхон хугацаатай үйс цацуутан хүү төрүүллээ. Аймаг орон нутаг энэ бяцхан иргэндээ 70 сая төгрөгөөр тэнцэх 2 өрөө байрыг бэлэглэхээр бэлдсэн байна. Монгол улсын 3 сая дахь иргэнтэй хамгийн ойрын зайтай төрсөн болон үе чацууднуудыг тодруулж урамшуулан алдаршуулах ажлыг аймаг бүрт зохион байгуулах засгийн газрын шийдвэр гарсан. Энэ хүрээнд улсын хэмжээнд 181 хүүхэд 3 сая дахь иргэнтэй үе чацуутан болж тухайн өдөр мэндэлснээс манай аймагт 8 хүүхэд байна. Өнөөдөр статистикийн хэлцээс дээрх 8 бяцхан албан ёсоор зарлалаа. За эндээс бол цагаархан сумын одоо би ээжийнх нь мэдээлэлээр хэлье. Эрдэнэсын дүгрийн хос баяр гэж байна. Тэдний хүүхэд 000 цагт төрсэн байна. За Өмнөгов сумын буян жаргалын алтан цэцэг гэж ихээс мэндэлсэн хүүхдээ 0238-д төрсэн. За дараа нь Улаангомын одоо Батбаярын сарвал байна. 3 цаг 50 минутанд. За дараа нь Улаангомын Батбаягийн туул байна. 8 цаг 23 минутанд. Энэ хүн маань одоо 3 сая дахь иргэнтэй хамгийн ойролцоо буюу одоо 4 минутын зайтай л одоо төрсэн байгаа. За дараа нь Наранбулгийн Батчулууны бэлгүүн байна. 11:11-д төрсэн. Дараа нь Улаангом сумын нэгдсэн эмнэлэгт төрсэн Даржаагийн алтан цэцэг байна. 12:49-д төрсэн. Дараа нь Улаангомын бас нэгдсэн эмнэлэгт төрсэн Чулуунбатын Ичийн орлоо байна. 13:04-д төрсэн. За дараа нь Улаангомын Нацаг сүрэнгийн ган чимэг байна. 18:35-д төрсэн. Ийм 8 хүүхэд одоо 3 сая дахь иргэний одоо чацуутнаар одоо Увс аймагт тодорсон байна. За тэгээд Батбаягийн туул бол Увс аймагт одоо 3 сая дахь иргэнтэй хамгийн ойролцоо буюу одоо 4 минутын зайтай төрсэн. Одоо хамгийн анхны хамгийн ойролцоо хүүхэд гэдэг нь одоо энэ туулаас мэндэлсэн хүүхдийг одоо хэлж болохоор байгаамаа. Хүн 3 сая дахь иргэнтэй хамгийн ойрхон төрсөн нэг бяцхан иргэнийг аймаг бүр тодруулж урамшуулах юм. Бяцхан иргэдээ алдаршуулах ажлыг засгийн газраас хүүхэд бүрт олгогдох 3 сая төгрөг орж ирэхтэй хамтдах хүндэтгэлтэй хийх болно гэдгийг аймгийн засаг дарганы хамгаалалтын газраас мэдээллээ. Засгийн газрын тогтоолын 4-р заалтандар бол одоо чацуутныг бол мэдээж улсын хэмжээгээр тус хүрийг нь 3 сая төгрөгөөр одоо урамшуулах, алдаршуулах ийм ажил байгаа. Энийг бол засгийн газрын түвшин үндэсний хэмжээнд зохион байгуулна. Тэгээд энэ асуудал нь бол мэдээж аймгаар дамжиж хийгдэнэ. Энэ ажлыг мань одоо яг тэр засгийн газраас тэр олох шийдвэрүүдийн нэрсэн нийтэн зохион байгуулна. За түүнээс гадна тэр 4-р засгийн газрын 4-р тогтоолын 400 дугаар тогтоолын 4-р заалтандар энэ жацууданда хамгийн ойр мэндэлсэн нэг хүүхдийг аймаг болгон одоо бас гүндэтгэх ёстой, өцөлж авч үзэх ёстой гэсэн юм ойлголтойгоо энэ хүрээнд өмнө нь бас мэдээлэл хүргэжсэн. Иргэнийг аймгийн зүгээс бол яг одоо 3 сая дахь иргэнтэй нэгэн адилаар одоо 70 сая төгрөгийн өртөг энэ бүхий одоо орон сууцаар шаагнаж алдаршуулнаа. 2015 оны 24-ний 1 сарын 24-ний өдрийн өглөөний 8 цаг 23-нд мэндэлсэн гэж одоо төрсөн энэхийн хүүхдийг одоо гүнтгэл үзүүлэх энэ арга хэмжээг хийн. Тэгээд аймаг бол энэ арга хэмжээг тодорхой өдөр зарлаад тодорхой одоо энэ арга хэмжээг зохион байгуулнаа. Болж игэл засгийн газраас хэрвээ одоо энэ эндсийн зохион байгуулах хорооноос энэ 3 сая төгрөгийн хүүхд тулгыныхын 3 сая төгрөгийг хэрвээ одоо шийдвэр гаргаад санхүүжүүлээд ингээд мөнгө төгрөгийг ирсэн байх юм бол энийтэй хамтдаад нэг мөрхийнх нь ер нь бид энэ цагаан сараас өмнө бол энэ арга хэмжээг бид зохион байгуулна. Тэгвэл тэр үедээ бол аль ёсоор одоо зарлж хэлнэ. Өнөөдөртөө бол яг одоо төдийдүүдийг тоглоог байна. Өчигдөр бидний засаг даргын зөвлөлийн хуралдаар бас танилцуулж байгаа мэдээллийг авсан. Тэгээд биднээс энэ өнөөдөр энэ аль усны мэдээлэл ирээд тэгээд тэр 3 сая
хөхөд өрдөгдөг энэ 8 хөхт 8 3 сая төгрөг шүү дээ тий. Энэ 3 сая төгрөг ирдэг арга хэмжээтэй хамтгаад одоо тэр 8 үйлингийн сайхан одоо хөнтгөж ирүүлж хагаад ингээд дурсамжуулгаад арга хэмжээ зохион байгуулах юмсан гэсэн тийм бодолтой байна. Тэгээд ингэж зохион байгуулъя гэж бодож байна. Тэгээд энд арга хэмжээг дараа тусгай одоо зарлаад хөтөлбөр гаргаад тодорхой одоо эзэн суртлын өндөр түвшин зохион байгуулахаар аймаг бэлтгэл хангах ажил одоо юм яригдсан. Тэгээд бид бол энэ хамгийн ойр мэдлсэн иргэнтэй үед нь орон сууц өгнө. Бид Монгол улсын 2,999 дэх иргэн төрүүлсэн ээж болон түүнийг их барьсан эмчтэй уулзаж энэхүү баярт мэдээг нь анхлан дуулгалаа. Баттуягийн туулын хувьд боловсролын их сургуулийг англи хэлний багш мэрэгчлэр дүүргэж ирээд их хүүгээ төрүүлж байгаа юм байна. Түүний ээж нэгдсэн эмнэлэгт 20 гаруй жил цэвэрлэгээ угаалгын ажил хийсэн хөдөлмөрч нэгэн гэдгийг нэгдсэн эмнэлгийн хамт олон нь хэлж байна. Юуны өмнө аймгийн 3 сая дахь иргэн болсондоо маш их баяртай байна. Мөн бас хүүтэй олсондоо маш их баяртай байгаа. Монголынхаа бүх ээжүүд бас баярын мэнд хүрмээр байна. Их хүн болно гэж хүүхэд төрүүлнэ гэж бас үнэхээр амаргүй даваа байдаг юм элэ. Одоо өөрөө мэдэрч байна. Тэгээд бас сэтгэл их өндөр байна. Анхны маань хүүхэд байгаа 25 оны жил дээрээ гаргасан. Зурагтаар бол 1-р сард бол төрсэн бүх хүүхдүүдийг одоо хүүхдүүдээс 3 сая дахь иргэн тодорно гэдэг ус орондоо яриа явж байсан. Тэгэхээр энэ мэдээгөөс сонсч байсан тэгээд өөрөө бас болцгоолоо гэж бодож байсан юм. Ерөнхийд нь бол хугацаа нь бол ойролцоо байсан л да. Гэхдээ мөнгө төгрөг 3 сая гэхээсээ илүү хүүтэй болсон маань илүү аз жаргал байна л да. Гэтэ бас сэтгэл өндөр байна. Яг хөө зарим хүмүүс жоохон адгүй байн 4 минут хүлээхгүй гэж хэлээ л дээ. Гэхдээ бол миний хувьд бол хангалттай азтай байл гэж үзэж штэ өөрийгөө. Хүүтэй одоохондоо нэр өгсөн үү? Нэр өгсөн. Буян үлзий гэж нэр өгсөн. За юуны өмнө хүү бит хоёрыг 9 минут байжуулж авсан нэгдсэн эмнэлгийн их барих эмгтээчүүдийн засгийн хамт олонд болон бүх ажилчдаа баярлсан талархснаа илэрхийлмээр байна. Энэ хүмүүсийн байхгүй бол бит хоёроос хэцүүдэх байсан. Үнэхээр алтан гартай сайхан хүмүүс эзэм билээ. Хүний төлөө гэсэн сэтгэлтэй. Мөн төрүүлж өсгсөн ээжтэй болон хадам аав ээжтэй бас баярлсан талархснаа илэрхийлмээр байна. Гэр бүлийн чинь одоо хамгийн 3 сая дахь иргэндээ хамгийн ойроор мэндэлсэн одоо Ус аймгийн анхны иргэн болж байгаа гэдгийг мэдчихэж байгаа лөө. Хамгийн ойрын гэдгийг нь бол мэдчихэж байгаа. Гэтэ яг аймгаасаа тодорсон гэдгийг бол мэдэхгүй байгаа харах. За тэгэхээр өөрөө бас Монгол улсын 2,999 дахь хүүхдийг их барьж авсан байна. Тэгэхээр манай аймгийн хувьд бол 3 сая дахь иргэн болж тодорлоо. Тэгэхээр таны сэтгэгдэл Ус аймгийн 3 сая дахь иргэнийг их барьж авсандаа маш их баяртай байна. Тэр өдөр бол 1 сарын 23-ны 22 цагт туул маань ус гараад 2 см нээлттэй ирээд тэгээд өглөө 7 цаг орон нутгийн цагаар 7 цаг 23 минут 1 секунд 0.1 секундэд 3 хил 400 г хүүхдэд болсон. Тэгээ яг үнийг хэлэхэд 3 сая дахь иргэн болсныг бол мэдээгүй сая өнөөдөр яг сая хаглаанаас гарч ирэл мэдлээ. Маш их баяртай байна. Тэгээд энэ хоёртой хамгийн сайн сайхан нэг хүсээ өрөөё. Бус бүх эхчүүдтэй хамгийн сайн сайхан хүсээ өрөөё. Тэгэхээр та бас хэвлэл мэдээлэл үзчихсэн 3 сая дахь иргэн 1 сар төрнөө гэх те. Тэгэхээр бас манай хүүхэд бас яг 3 сая дахь иргэнээс 4 минутын зайтай төрсэн байсан. Яг одоо 3 сая дахь иргэн манай аймагт төрөх болбоо гэдэг ч юм уу бодож исэн тохиолдол байсан. Тэгээ 1 сард гэж ер нь бол мэдчихсэн. Тэгээд яг над дээр манай ээлжин дээр төрнө гэж бол мэдээгүй. Тэгээ төрөөсөө гэж усаас төрөөсөө л гэж бодож байсан. болохоор гинтийн одоо маш их баяртай сайхан. Тийм. Маш их ойрхон бит хоёр 5 минут ивцсэн бол усын 3 сая дахь иргэн болох байлаа. Монгол улс 1988 онд 2 сая дахь иргэнийг хүлээн авсан. Түүнээс хойш 27 жилийн дараа 3 сая дахь иргэнийхөө хүлээн авч байна. 3 сая дахь иргэнтэй энэ чацуу төрсэн 180 хүүхдийн 29-ыг нь сонгож 70 сая төгрөг болон түүнтэй дүүцгөөц орон сууцыг тухайн хариалагдах 9 дүүрэг 21 аймгийн засаг даргын тамгын газраас олгохоор болсон юм а. Үлдсэн 152 хүүхдэд тус бүр 3 сая төгрөг олгогдох юм а. Өнөөдөр Увсын өнгө сонины байранд сэтгүүлч анх хоёр хэвлэл мэдээллийн хэрэгсэл хандна хэвлэлийн багварл хийлээ. Сэтгүүлч анх хоёрыг хүний нэр дүрд хаалтсан үтгсэн зүйлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Хэвлэлийн хуралд MBC телевиз, Сама телевиз болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг сонин сайтын сэтгүүлчид оролцлоо.
Сэтгүүлч анх хоёр нь аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын үйл явц болоод хурлын дарга чимдийн зарим нэг шийдвэрийг өөрийн нүүр номороо дамжуулан шүүмжилсэн гэж байна. Харин өнөөдөр түүнийг хүний нэр төрд халдсан, үтгсэн гэж иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга шүүхэд өгч түүнд эрүүгийн хуулийн 111-ийн 1 зааснаар хүний нэр төр алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-с 50 дахин нэмэгдүүлснээр тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 1-ээс 3 сар хүртэлх хугацаагаар баривчлах ял шийд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Харин өнөөдөр энэ хэргийг шалгаж байгаа учраас ямар нэгэн үнэлэлт өгнөлт өгөхөд эртнэ. Түүний хэлснээр энэ баримтуудаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр бус өөрийн Facebook хуудас ашиглан бичсэн энэ нь хүний хувийн үзэл бодлоо илэрхийлдэг чөлөөт эндэр шүү дээ гэж байлаа. Тэрээр дараах баримтуудыг хэвлэлийнх нь хандна үзүүллээ. Би үнэхээр энэ чимэд даргаыг огт ор үндэсгүй илт худал мэдээллээр гүжирдлэг тараасан уу гэдгээ бас тайлбарламаар байна. Эхний асуудал бол ундрах ус компанид өгсөн шатгуун түгэх станцын 2 газар байгаа. Тэгээд энэ газрыг одоо газрын тухай хуулийг зөрчиж иргэдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор өгсөн байдаг. Энийг нь би энэ хавар Facebook хуудсан дээр бичсэн. Ингэж газрын хулгай хийж болд юм уу? Та нар хулгайч юм уу? Хэрвээ ингэж газрын хулгай хийж байгаа бол тэргүүлэгчд нь хулгайч юм байна, дарга нь хулгайч юм байна. Өөрөөр яаж тайлбарлах вэ? Эндээ бас хариулт өгөөч гэдэг үгнээс бичсэн. Одоо энэ байгамлалтай чимэд даргын гараас илт худал мэдээлэл гэдэг бол одоо энэ дэр гарын үсэг зураагүй байхад нь гарын үсэг зурсан ийм тогтоол гаргасан гэж хэлсэн бол илт худал мэдээлэл болно гэж үг би үзэж байгаа өөрөө. Тэгээд энэ дээр болохоор Монгол Улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын хуулийн 20-ны газрын хуулийн 21-2 дахь заалтуудыг тус төсөнсөл тогтоох нэг Улаангомын сумын 3-4 дугаар багийн нутаг дэвсгэр 2 дугаар байршилт 1600 м2 газрыг гişтэйсийн зөвлөлтөөр эзэмшүүлэхийг зөвшөөрсөг. Энэ дээр та бүхэн анзаарсан бол ямар ч компани нэр байхгүй байгаа. Тэргүүлэгчдэд дотроосоо юу гэж тайлбарлаж байгаа вэ? Энэ асуудлыг оруулж ирэхдээ бензиний хямдрал үнийн хямдралд одоо засаг захиргаа дэмжиж ажилласан Баялаг ус ундрах ус компанид нэг газрыг олгоё гэдэг тийм тайлбартаагаар оруулж ирээд засаг дарга захимж нь харин юу гэж гарсан бэ гэхээр газар эзэмшүүлэх тухай Улаан сумын 3 дугаар аймагт Аянжин төвийн зүүн талд 800 м2 газрыг сумын 4 дугаар баг Цэнгэлт хүрээлэнгийн арын талд 800 м2 газрыг тус ундрах ус компанид 2 газрыг гарангуутаа нэг компанид өгсөн. Тэгвэл бас газар авахдаа яг тэргүүлэгчдэр баталж өгсөн тэр газрыг бол аваагүй. Өгсөн газар нь Цэнгэлтийн одоо цаана гэсэн үг шүү дээ. Одоо ийсэн чинь тэгж яхад одоо барьцсан байгаа газар яг ингээд үүдэн дээр нь тулгаж авчраа барьцсан. Өмнө өгсөн газар нь одоо ийм байж таардаг. Одоо барих гад шороо юу буулга бэлтцсэн байгаа газар ийм байж таардаг. Тэр өгсөн газараас шал өөр газар барьсан. Тэгээд одоо харуул л дээ. Одоо энэ Цэнгэлт хүрээлэн байгаа цаана. Одоо энэ аймгийн 90 жил болно. Баяр наадмаар тэнд ямар их хөл хөдлөлтөй болдог лээ. Одоо цагдаа нараа яах юм? Ингээд түмэн олон зөвлөдөг энэ газрынхаа үүдэнд юм түмхэнтэй бензин тавьчаад яах юм одоо хамгаалалтаа энэ ичнээсээ тойруулж гаргах юм уу? Энэ наадмаар энэ юу болох вэ? Гал алдуул яах вэ? Тэнд уславаар гаруул хин хариуцгүй, чимэд дарга хариуцгүй. Цаана гэд айл байгаа. Энэ замын даалдуулаа цаана гэд айлтай ийм газар ямар учраас ингэж бас газар өгч ингэж газрын хуулийг зөрчсөн гэдгийг бас эхлээд өөрийнхөө гүтгэлээ дурамжлалаа гэж гомдол тавихаас өмнө бас ард иргэдтэй тайлбарлуулж зүгээр баг. Тэгээд энэ ямар хуулийг зөрчсөн бэ гэхээр газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 4-р хэсэгт аймаг нийслэл сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газар эзэмшүүлэхийг хориглоно гэж байна. Тэгэхээр энэ газрын төлөвлөгөөнд ороогүй газрыг ингэж тэргүүлэгчдэр баталсан өөрөө ингэж газрын хуулийг зөрчин дээр бас иргэдийн төлөөлөгчд биднээс сонгогдсон хүмүүсийн бүрэн их үүргийг бас давхар зөрчиж байгаа. Тэр хүмүүс газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах ёстой байтал тэдний өмнөр 11 хүн ороод ингээд шийдчихдэг. Ийм бос юм аа. Тэгээд мөнгөтэй их мэдлэлтэй хүн бүхэн хідэн дарга нарын ингээд тархитчаа сууж идэг. Ард иргэд нь болохоор хашааны газар олддгүй. Мөнгөтэй хүнд нь болохоор хизээ дутаа цагт нь хууль зөрчөөд ингээд газар олгож идэг. Ийм байж болохгүй гэдгийг би фэйсбүүкээр ингэж битээ газрын хулгай хийгээч гэдгийг хийснийхээ төлөө өнөөдөр ингээд эрүүгийн хариуцлага татагтай явж байгаа маа. Энэ 19 сумын ажлын албанд ийм алхах 300 мянган төгрөгийн үнэтэй ийм шахмал одоо та бүхний зургийг харж байгаа. Үнэхээр өрөвдөлтөө, үнэхээр инээдтэй. Тэгээд дээрээ энэ дүүн хээ ороод энэ Монгол төрийн одоо юу гэдэг ёс уламжлал төрч ёсонд хэр нийцэж байгаа юм бэ? Дээр нь дүүн хээтэй ингээ ороодсон. Одоо бодвол хятадын нэг тосготын шүүхийн алхал юм шүү мэдэхгүй юм. Энэ Монгол дархнаар хийлгвэл Монгол мужаанаар хийлгвэл өсрөөл 50-60 мянга дараа. Тэгээд
Би энийг та нар ийм үнэтэй алт шахаж болж байгаа юм уу? Энэ нэхэмжлэн байна. Та бүхэн итгэхгүй бол ингээ 300 мянган төгрөг ингээ сумдад зүгээр хурал зүүж яхад нь Оюнбатаар горж ирэл тараацсан гэж байгаа. Тэгээ энийг чимэд дарга надад хамаагүй ажлын алба хийсэн ажил. Миний нэр төрөг гутглыг. Тэгэхээр энэ нэхэмжлэлтэрэндээ харж байгаа бол нэхэмжлэгч байгууллагын нэр гэсэн байгаас улсын нутгийн удирдах байгууллага холбоо гэж байгаас. Энэ холбоо хэн тэргүүлдэг? Чимэд дарга тэргүүлдэг. Тэгэхээр би энэ хариуцлагыг чимэд даргаас өөр хинээс нэх юм бэ? Юу болж байгаа юм бэ гэж өөр хинээс асуух юм бэ? Хаан банкны данс байгаа. Төрийн сангийн данс биш байгаа юм. Одоо түрүүнжсэн iPad-ны хэрэг бол сөхтөжсэн 2 дахин үнэтэй iPad авчираа шахажсэн тэр үед тэгэл дуйлан болон өгчсэн. Дахиад юм жижиг сажиг зүйлчихсэн. Энэ 300 мянган төгрөгийн үнэтэй болохоор ингээд нийлээд бараг 5 сая 700 мянган төгрөг болж байгаа юм л энэ алхны нийт дүн. Би иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн уралдыг ингээд хэлсэн. Дандаа хууль зөрчсөн шийдвэр гаргаж байна. А мөн төрийн өмчийг үнгүүдүүлэх, зурчих, тий? Үнгүүдүүлж нэгэндээ бэлгэлэх, нэгнийхээ амжиргааг дээшээ татах. Ийм үйлдэл болгож байна та нар. Энэ хурлчин дандаа ийм шийдвэр гаргаж байна. Энэний баримтыг гэхээр энэ байгаа. Тэргүүлэгчдийн тогтоол. Миний зах одоо байрнуудын өмнө баригдсан. Энэ миний зах. Та бүхэнд 30 дугаагийн өмнө баригдсан энэ миний захыг менежментийн үр дүн харгалзан хөвчлэн авах этгээд сонгон шалралт уралдаан шалруулалтын саналын үнэлэн шинжээчдийн багийн тайлаг баталсгаа. Миний захыг менежментийн үр дүн харгалзан хөвчлэн авах этгээдийг сонгон шалралт уралдаан шалруулалт ясна оюун бол даглагчтай ус аршин эрдэм багта менежментийн үр дүн харгалзан үйлчлэх гэрээ байгуулж гаруй хэсэг зурх хэрэг аймгийн нийтийн тэргүүлжтэй ажлын халамжаар Оюнбат улаан сумын засагтаар гавь игт орноос олгосгоо гэж байгаа. Менежментийн үйлчлэл гэж юу юм бэ? Улсын ашиггүй ажиллаж байгаа үйлдвэр аж ахуйн нэгжийн газрын удирдлагын түвшинд сольж ашигтай ажиллах тийм ээ. Энэ шугамарлалт хийдэг гүцэлшүүд. Тэгж эдгээр одоо мэрэг төлөв тавьдаг болсон юм уу? Огт ажиллаагүй захыг яаж ашиггүй гэж мэдээд яаж менежментийн хөвчлөлт хийгээд хүнд өгчөж байгаа юм бэ? Тэгээд өөхөхдөө Улаан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч мигмрийн хүүд өгсөн. Бид залуу хүмүүст нэрийг дурдмааргүй л. Мигмрийн хүүд өгсөн. Ингэж нэгэндээ бэлгэлдэг төрийн өмч үнгүүдүүлж битүү захыг яасан. Нимаад өгсөн. Өгсөн гэдэг өгөөгүй байна гэдэл ярьд юм л та. Өгснөөс өөрөө одоо тэрний захирал нь хийн хийж байгаа. Мөнгө нь хаашуурж байгаа. Тэргээ тайлангаа тавих хэрэгтэй өгөөгүй юм бол иймэрхүү байдлаар нэгнийхээ амжиргааг дэмжиж, ийм хүмүүс одоо нэгнийхээ амжиргааг дэмжих, амжиргааг сайжруулах зорилгоор одоо хүрэлд орсон юм уу? Ийм шийдвэрүүдийг удаа дараа гаргадаг. Дээр нь энэ парк байна. Энэ Зүнжингаа Шинс дөргөө гэдэг компани ажиллуулсан энэ паркийг. Тэгээд тэрнээс одоо менежментийн хөвчлөлөөр өгсөн гэж эхэлж яригдж байгаад сүүлд нь менежментийн хөвчлөл юм уу, түрээс юм уу, юу болох мэддэхгүй бас. Улаан сумаас тэргүүлэгчдэд энийг одоо орон нутгийн өмчт үйлдвэрийн газар болгоё гэдэг саналыг өгсөн баг. Тэгээд яагаад энийг үрдэнгээ менежментийн хөвчлөлөөр өгөөг юм уу, яасан гэд асуухаар туршилтаар ажилласан болж даарч байгаа. Улаан сумын төсөвт энэ паркаас нэг ч төгрөг ороогүй. Иймэрхүү асуудлууд байгаа. Тэгээд туршилтаар ингэж улсын хөрөнгийг ашиглаж болд юм уу? Ингэж та нар энийг баталгаажуулж болд юм уу гэд энэ одоо шийдвэр нь энэ байна л да. Иймэрхүү юмнуудыг асуухаар л одоо гүтгсэн, доромжилсан болчиход байгаа. За энэ дөрвөн асуудал байгаа. Дээр нь хамгийн сүүлийн асуудал намайг юу гэж гүтгсэн, доромжилсан гэдэг юм бэ гэхээр тэргүй одоо хуралдахдаа аймгийн одоо хурлын төлөөлөгчд эдийн засаг хүнд байгаа. Энэс яаж гарах арга замын тухай зөндөл ярьсан. Тэгчээд өөрөөсөө одоо 2 хоног хэрэлцснийхээ одоо юу гэдэг юм дараач гэдэг юм уу, тэрнийхээ шандч гэдэг юм уу одоо хүлээ авах зохион байгуулсан баг. Интернетээс та бүхэн зургийг хараарай. Дараамын жүжигчдийг авчирээд дуулуулж хуурдуулаад тэд нар одоо хаад ноёдуу биднээс сонгогдсон төлөөлөгч эдийн засаг хүндрэлтэй байна гэж ярьсан мөртлөө өөрсдөө хэдэн сая төгрөгөөр тэгж нарих албатай юу гэдгийг би асуусан. Та нар ямар хаад ноёдуу ийм тураалтай юм шиг ажиллаж болохгүй гэдгийг хэлсэн. Тэгээд энэ дээр бас нэг ноцтой байна. Та бүхэн энэ хурлын одоо энэ ямар учраас энэ бидний сонгосон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын зардал ингэж явд юм бэ? Ийм хайнг байд юм бэ? Одоо хуралдааны зардал гэж байна. Жил өсрөөд 3 хуралдаг. 16 сая 239,690 төгрөг. Тэгээ хуралдааны зардал яаж гаргаж байгаа нөхөр бүх улаан гомд байдаг хамаагүй одоо юу гэдэг сумд байдаг хамаагүй бүх төлөөлөгчд нэг ижил зардалтай гарч байгаа. Одоо жишээ нь энэ юу улаан гомд байдаг альмаа төлөөлөгч одоо 396 мянга гэж байгаа. Тэгээ одоо зүү хангын зүүл баяр одоо хэдэн зуун километрийн цаанаас ирж байгаа юм шүү дээ. Бас 396 мянга. Ингэж зардал гаргаж болт юм.
Ийм тайлан тооцоо гэж байдаг юм. Тэгээд бас эндээс Александр Төлөөлөгчийг энэ 2013 оны 12 сарын 10-нд одоо Александр Төлөөлөгчийг төрийн албанд тооцсон гэж төрийн албанд орсон гээд одоо ингэж ажлаас төлөөлөгчийн ажлаас чөлөөсөн баг ийм шийдвэр. Энэтэй хамт болохоор цас чихээр бат сайхныг бол шүүхээс ял авсан гэдэг үндслээр огцруулсан. Ийм шийдвэрийг 2013 оны 12 сарын 10-нд гаргачихж байгаа өөрөөсөө. Тэнгүүтээ та нар өнгөрсөн жил цагаан сарын өмнөх нь төлөөлөгчд Тайван яваад нэг нэвтрүүлгүүд гараад ирснийг бас уран нутгийн телевизээр гараад ирснийг санаж байгаа. 12 сарын 10-нд огцруулсан мөртлөө төлөөлөгч биш хүнийг ингээд нэг сард ингээд Тайван ус томилтоор ингээд 2 сая төгрөгөөр явуулчих. Энэ хаашаа улсын хүнд өртөө байсан юм уу? Эсвэл заавал нэг явуулах байсан юм уу? Энэ төлөөлөгч биш хүнийг тэгээ яага энэ зардлыг бол хаанаас гарсан? Чим дараг харманаас гарсан, усаас гарсан. Энд дөрөв усаас гарсан гэж зардал тавьсан байна л да. Иймэрхүү байдлаар тайлан тооцоогоо хайн гаргадаг, усын мөнгийг өөрсдийн юм шиг сандаг, төрийн өмчийг өнгүүдүүлдэг, эцэст нь өөрсдийнхөө амжиргааг дэмждэг ийм албан тушаалтнуудын шийдвэрийг шүүмжлэсний төлөө өнөөдөр. Гэхдээ шүүмжлэхдээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр биш, өөрийнхөө Facebook хуудсан дээр саналаа илэрхийлсэний төлөө өнөөдөр эрүүгийн хариуцлага татагдж байна. Тэгээд энийг бас ард иргэдээ бас мэдэгдэх гэсэн юм аа. Сэтгүүлч анх хоёрын хэвлэлийн хурлын дараа иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга чимдийн байр суурь сонсоор очсон боловч энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа учраас би өнөөдөр ямар нэгэн зүйл тайлбарлахгүй хуулиа хүндэтгэж байгаа гэлээ. Харин анх хоёрын энэ дэлгээд байгаа зүйлийг үнэн зөв эсхийг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой учраас мэдээлэл хийх ёсгүй гэлээ. Би ч гэсэн өнөөдөр хэвлэл мэдээллийнх нь хандж болно. Гэвч прокуророор шалгагдаж байхад ямар нэгэн мэдээлэл хийх эрхгүй гэдгийг мөн онцлсан юм а. Манай телевизийн хувьд мэрэгжил нэгтэнд эрүүгийн хэрэг үүссэн энэ асуудал нь өөрөө ардчлалаас ухарсан алхам болж байгаа талаас нь хандж байгаа бөгөөд нэг талд орж зөв бурууг нь шүүхгүй байгаа гэдгийг үзэгчид ойлгож байгаа зэ. Мэдээллийн хөтөлбөр сонгуулж байгаа үзэгчдэд баярлалаа. Дараагийн мэдээллийг хүргэе. Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хандивсан орны цагаан хэрэглэлийг хадгалах нэртэйгээр хэрэглэхгүй байна гэсэн гомдол гарсан юм а. Энэ гомдолд нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгаас хариулт өгөхийг хүслээ. Манай телевизийн болж өнөө бошгоо нэвтрүүлгээр нэгдсэн эмнэлгэд Бумбаяр зааны хандивсан хүүхдийн орны хэрэглэлийг тухайн үедээ ашиглаад хуучныг нь буцаан хийсэн тухай гомдол гарч ирсэн юм а. Харин энэ нь учир шалтгаантай байснаас орны хэрэглээ түр авсан гэдэг мэдээлэл иргэдэд нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг өгөхийг хүслээ. Энэ бол одоо саяхан манай тасагт зөөл нийтийг бүгдийг суулж тавьж өгсөн байгаа. Тийм учраас нэг өдөртөө бол тухайн нийц нь бол бүх урд дээрэн дээр бүгдийг тавьж яаж хүлээлцүүлсэн тэр давуу зөөл нийтлэн тэгээд маргаашаас эхлээ бид бүгдийг хурааж авч дахин бүх тасгийнхаа тамга тэмдэгжүүлж бүгдийг хүлээ аваад тэмдэгжүүлж хариу усаас тавьж явах хооронд тэр тийм гомдол гаргасан байлаа. Ер нь бол ингээд хадгалж байгаа бид нар энэ муухай болчихоос хамгаалж хадгалж байгаа гэж тайлбар хийсэн гэж хэлж байгаа л да. Тэгж хадгалж байгаа гэж хэлээгөө тамга тавиад бол бүгдийн будгаар тамга тавьж байгаа, хүүхдийн тасаг гэсэн тавьж байгаа. Тийм учраас хүүхдэд манай тасагт тавьж байгаа ихэнх хүүхдэд бол амьслын зам хөнөвчтэй хатгаатай хүүхдэд гэж байгаа. Тийм учраас маш их харшламтгай, маш их хурдан шуугдаг, дахин нэмжлэгэнд дахин давтан урдаг. Тийм учраас бид нар тэр будаг тавьж байгаа учраас тусгай өрөөнд бол юу яасан тусгай өрөөнд бүх даваагаа хурааж авч тавиад 2-3 хоног бүх будгийн нэмэр гартал Түс хадгалж бүгдийн бүдэг өнөр кезээ гарна тэр хүртэл хадгалж яаж хариу буцаж тавьж өгч байгаа. Одоо хүмүүст бол бүгдэн тавьж өгч байгаа, хэрэглэж байгаа одоо нийтдээ. Түүнээс биш манай тасгийнх нь аваад дотороо аваа хэрэглэж гисэн тийм юм байхгүй. Нэг тасгийн бүхэл бүтэн тасаг тавьж өгсөн зүйл бид хэд юу хийхүү. Ингээд гаднаас ирж кевч байгаа хүмүүс бол аль болох тав тухтай урчныг бүрдүүлэх зорилгоор тэр даавууг бол одоо цэвэрхэн үзмжтэй цэвэр хэрэглээсэй гэж энэ комисс капитан хэмжлээс бид нэр одоо зөвлөмж байнга эрүүл мэндийн боловсрол болох сургалтыг байнга явуулж байгаа. Мэдээллийн хөтөлбөр хамтран ажиллагч байгууллагын мэдээгээр үргэлжлэж байна. Нэгс электрониксын Увс аймаг дахь салбар 1-р сарын 26-наас эхлэн урамшуулалт хутлаагаа зарлаж эхэлсэн. Тэгвэл энэ урамшуулал дээр нэмэн зөвхөн энэ амралтын өдрүүдэд онцгой урамшууллыг зарлахаар болсныг увсчууд та бүхэндээ дуулгаж байна.
Монголчуудын уламжлалт цагаан сарын баярыг огтон Next Electronics-ийн Увс аймаг дэх салбар урамшуулт худалдаагаа өргөжүүлэн зөвхөн эрх амралтын өдрүүдэд Samsung LG брэндийн бүрэн автомат угаалгын машин, смарт телевизэр, 2 хаалгатай хүрэх зэрэг 3 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 15-аас 20% хэмжүүлэхээр болоод байна. Мөн тус салбар дэлгүүр шинээр дэлхийн алдартай брендийн олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүнэрлээ Увсчууд та бүхэн 400 мянган төгрөгийн худалдаа хийсэн тохиолдолд Азийн хүртийг эргүүлэн 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс очих боломжтой. Увсчуудаа айлчлан ирэрчүү сар шинийн мэндийг дэвшүүлээ. Манай Next Electronics-ийн Увс салбарын сар шинийн урамшуулалт худалдаа 1 сарын 16-наас эхлэн амжилттай үргэлжилсээр байна. Ингээд манад шинэ бараа ирсэнтэй тохиолдолд нь ердөө эрх амралтын өдөр буюу хагас сайн бүтэнсээ 2 өдөр ердөө дэлхийн тэргүүлэгч Samsung брендийн бүрэн автомат угаалгын машин, смарт зурагт 2 хаалгатай хүрэх зэрэг 3 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг 15-аас 20% буюу онцгой хямдруулж байна. 400 мянган төгрөгөөс дээш худалдаа авалт хийснээр та манай амар өнөө Азийн хүрдөөнд оролцох хэрэгтэй юм а. Энэ хүрдэнд оролцсноороо та 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс аль нэгийг хочих боломжтой өгөө. Жишээ нь хэвийн боб, манай VIP алтан карт, чихвч маавз хийх зэрэг маш олон төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа. За ингээд дэлхийн тэргүүлэгч брендийн хамгийн олон нэр төрлийн зурагт бүрэн автомат угаалгын машин, хүргэх зэрэг маш олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг хамгийн өргөн сонголтоогоор хамгийн хямд үнээр хамгийн том бэлэг урамшууллын хамтар манай Next Electronics-ийн Увс салбарын авах хуурхан боломжийг увсчууд та бүхэндээ олгож байна. Сар шиндээ сор болсон бүхнийг сонгоо авч Next-ийн хамтар сар шиндээ сайхан шинэлээрээ. Увсчууд та бүхэн дэлхийн брендийн бүтээгдэхүүнээс сонгоно, гэрээ гоё нь баяр дээрээ баяр нэмэн сайхан шинэлээрээ. Уламжлалт болсон Азийн хүрд олон бэлтгэгээр таныг хүлээж байна. Үзэгч та бүхэн хэдэн ормын дараа мэдээллийн хөтөлбөрийн хурагшлыг хүлээн авч үзээрэй.